сайн байна уу? Сайн байна уу? За та хоёр мэргэжлээ сонгосон уу? Ерөнхийдөө л сонгосон. Мэргэжлээ ер нь ямар шалтгааны үүднээс сонгосон юм бол? За ерөнхийдөө л аюу олон юм сонирхолтой байхгүй юу? Аюу олон хоббитай. Тэгээ ерөнхийдөө л мэргэжлээ сонгоод аюу бэрхшээлтэй байсан гэх юм уу? Гэхдээ яг уу ирээдүгөө мэдээж бодно. Эрэлтээ бодно. Тэгээд өөрийнхөө бас сонирхож байгаа би энэ мэргэжлэр явбал би дуртай ах уу? Би энэс ингээд залхахгүй, би ингээд дуртай хийж чадах болов уу гэж аюух бодсон. Өөрийнхөө өөртөө аюух асуулт тавьсны үндсэн дээр мэргэжлээ сонгосон гэх юм уу? Тэгвэл таны ер нь мэргэжлээ сонгох ч аав чи ер нь нөлөөсөн эсвэл та өөр сонгоцсон уу? Ерөнхийдөө л аав ээж маань аюух зөвлөдөг. Тэр ерөнхийдөө л ингээд шахаж шаардахгүй чи яг ийм бол тийм бол гэж шахаж шаардахгүйгээр зүгээр зөвлөх маягаар нөлөөлдөг. Тэр зөвлөгөөнүүдийн ч гэсэн ерөнхийдөө сонссны үүдэн дээр мэргэжлээ сонгосон. Таны мэргэжил ер нь өөрөө чи илэрхийлж чаддгүй. Тэгээ таны мэргэжил ер нь хэр эрэлттэй та судалсан уу? Ерөнхийдөө л нэлээд сайн судалсан. Ерөнхийдөө л Монголд хэр эрэлттэй, гадаад хэр эрэлттэй, цалингийн хувьд хэр хэмжээг байдаг талаар ерөнхийдөө л маш олон талаар нь судалж үзсэн. Намайг илэрхийлэх тал дээр гэх юм бол ерөнхийдөө л аюух багынхаа хийх дуртай байсан юмнууд багаасаа одоо хүртэл ингээд сонирхож байгаа сонирхол хоббин дээр аюух хүндэлсэн баггүй. Тийм болохоор ерөнхийдөө л тодорхой хэмжээнд намайг илэрхийлнэ гэж бодож байгаа. Тэгээд судалгааны үндснээр бол ирээдүйд бол нэлээд эрэлттэй байхаар мэргэжил ерөнхийдөө л цаашдаач ойрын хэдэн жилдээ хүртэл миний мэргэжлээс шалтгаалж аюу олон юмнууд үүснэ гэж аюух бодож байгаа. Гой зөвлөгөө өгсөн. Бааж агштай баярлаа. Баярлаа. Сайн байна уу? Сайн байна уу? За та мэргэжлээ ямар шалтгааны үүднээс сонгосон бэ? Мэргэжлээ би ер нь бол өөрийнхөө сонирхлыг дагаад яалс мэргэжлээ сонгосон. Таныг мэргэжлээ сонгоход аав ээж чинь нөлөөлсөн. Аав ээж нь нөлөөлөхгүй зүгээр л яг өөрөө шийдээл өөрөө мэргэжлээ сонгоод тэгэл явж байгаа. Таны мэргэжил өөрийг чинь илэрхийлж чаддгүй. Таны мэргэжил хэр эрэлттэй вэ? Миний мэргэжил намайг бол бүрэн илэрхийлж чаддаг. Тэгээд миний мэргэжил одоогийн байдлаар бол нэг тийм амар эрэлттэй бол биш. Тэгээд ирээдүйд нэг эрэлттэй болох мэргэжил. Та энэ мэргэжлээ ирээдүйд бүрэн ажиллах бэлэн байна. Тэгээд би ирээдүйд нэлээд сайн болцсон ч болж чадна гэдэгт итгэлтэй байгаа. За баярлалаа. Баярлалаа. When you hear the term career, what do you think of? Many people envision a 9-to-5 job or someone pursuing a specialized field. These are both valid examples, but when it comes down to it, a career is a reflection of you and your work. People have viewed careers differently over the years. Decades ago, some considered a career to be working with one company until you retired. Later, others viewed it as working your way up through a specific industry. But nowadays, the workforce is changing at a faster pace. A career can include side hustles or working in the gig economy. Many people are also changing jobs more frequently. Because of the way our workforce is evolving, there's no right or wrong way to define what a career is. For example, let's take a look at Jennifer. She's always been a great creative problem solver. Her first job was helping her parents to run their family business. But for her next job, she found herself in event planning. And while working through both of these, she was also a freelance artist and was blogging on a regular basis. Even though these jobs seem fairly unrelated, together they form a career of her own. Simply put, a career is a culmination of the jobs you hold and how you weave them together to form a bigger picture. Чи 10 жилийн дараа ямар мэргэжилт олох вэ? Би IT инженер болно. За. Чи 10 жилийн дараа ямар мэргэжилт олохыг хүсэж байна? Эмч. Чи том болохоор ямар мэргэжилтэй болох вэ? That you'll ever do. Two can be as bad as one. It's the loneliest number since the number one.